Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Бүгдээрэнд намралтын өдрийн мэнд хүргэе. 148 дахь подкаст маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдөр би та бүхэнд маш тийм зунгаарлалцсан, нааш цаашаа болсон хэрэг ярьж өгнө. Магадгүй миний ярьжсэн гэмт хэргийн кейс дотроос хамгийн тарих толгой эргүүлсэн, олон твисттэй, ядармаатай хэрэг байх гэж би бодсон. Та өнөөдрийн дугаарыг сонсохдоо өөрийгөө яг мөрдөгч болсон байна гэж төсөөлөөд энэ хэрэг дээр анализ хийх гэж үзээрэй гэж зөвлөе. За тэгэхээр шууд гол яриа руугаа орцгоё. За энэ хүмүүсийг бол Дэвид болон Kimberly Kim гэдэг. Дэвид болон Kim гэх нэрээр нь цаашид хэлээд явъя. Энэ хоёр хүн бол хоёулаа Индиана мужийн New Albany гэдэг хотод өссөн. 1980-ад оны дунд үед энэ хоёр анх танилцчихсэн юм байна. За тэгээд хурдан бие биетэйгээ дотносоо. Тэгээд 1989 онд Kim Дэвидийн хоёр дахь эхнэр болж исэн юм байна. За ингээ бүх зүйл бол маш сайхан эхэлсэн байгаа. За гэрэлсэн тухайн жилдээ бол Дэвид болохоор Индиана мужийн цагдаад ажилд орох хүрэгдэл өгөөд за тэгээд удаагүй бол тэнцээ. Тэгээд онцгой байдлын цагдаа болж ажиллаж эхэлсэн юм байна. Хэдэн жилийн дараа буюу 1993 онд тэд бол анхныхаа хүүхдээ үлгийдэж авсан нь Брэдли гэдэг нэртэй хүү байсан. Энэ хүүхэд Кимийн хувьд бол анхны хүүхэд, Дэвидийн болохоор хоёр дахь хүүхэд нэсэн. Учир нь гэх юм бол тэр өмнөх гэрлэлтээсээ нэг охинтой байсан юм байна. За гисэн хэдий ч энэ гэр бүл бол үнэхээр гаднаасаа сайхан харагдчихсэн. За 1994 онд гэхдээ эдний амьдралд бол нэг айгүй эвгүй зүйл болсон. За тэр нь юу байсан гэхээр Дэвид фитнест явж явах үеэрээ Стефани Маккарти гэдэг нэг залуухан эмэгтэйтэй танилцаад за тэрнтэйгээ ингээд ийм нууц харилцаа үүсгэсэн ба. Ингээд энэ араар тавьсан явдал Кимийн хувьд бол маш тийм тохиромжгүй цаг үед нь тохиолдсон юм билээ. За яагаад гэсэн чинь Ким бол тухайн үедээ хоёр дахь хүүхдээ гидсэндээ тээжсэн. Тийм учраас энэ нууцаар явж исэн зүйл нь бол энэ хоёрын хоорондын харилцааг нэлээд эвгүй болгосон ба. Тэгээ хосод бол тухайн үед ингээд тустай амьдрахаар шийдсэн. Дэвид гэрээсээ хамаг юм авч яваад тэгээд тэр шин танилцсан гэдсэн залуухан хүүхнийхээ байрлал явсан байгаа байхгүй юу. Тэгээ Ким бол яах ч аргагүй өөрийнхөө эцэг гэхээс гэр бүлийнхнээсээ ингээд дэмжлэг авах хэрэгтэй болсон. Бүх зүйл ийм дээрээ тулсан ч гэсэн энэ Ким гэдэг эмэгтэйгийн аав ээж за тэгээд Дэвидийн гэр бүл хамаатан садан ч гэсэн Кимийн дэргэд байж ер нь бол шаардлагатай тусламжийг нь үзүүлж исэн байгаа. За 1995 оны 2 сарын 28-нд Ким охин төрүүлсэн. За тэгээд охиноо болохоор Jillian гэж нэрлсэн байлээ. Тухайн үед бол ингээд хоёр талын гэр бүлийнхээ хоёлаа ирж ер нь бол тусалж дэмжижсэн. Дэвидээс бусд нь ерөнхийдөө бол ирсэн байгаа. За тэгэж байж байгаа охиноо төрснөөс 1 сарын дараа буюу 95 оны 3 сар тэр Дэвидийн тэр нууц харилцаатай байсан тэр харилцаа нь бол ерөнхийдөө дуусаад Дэвид буцаад ингээд Ким дээр ирээд эвлэрхийг хүссэн юм байна. За тэгээд ингээд яасан уран сайхан үгээр уйраасан юм уу? Ким болохоор ингээд айгүй эвгүй сэтгэлийн шарах авсан ч гэсэн ээж хүн болцсон. За тэгээ гэр бүлээ бодоод хоёр хүүхдээ бодоод Дэвидэд бол дахиад нэг ингээд боломж олгох талаар бодож эхэлсэн юм. За тэгээ сүүлдээ нөгөө хоёр чинь эвлэрээд Дэвид бол гэртээ буцаад хүрээд ирсэн. Ким бол үндсэндээ Дэвидийг уучлсан гэсэн. Хоёр гэр бүлийнхэн ч гэсэн энэ шийдвэрт нь бол айгүй дуртай байсан. За тэгээ удаагүй тэдний гэр бүл бол Индиана мужийн Georgetown хотын Lockhart Road гэдэг тийм газар шинэ байшингаа барьсан байгаа. Энэ тэдний хувьд амьдралаа шинээр эхлүүлэх нэг оролдлого байсан. Ингээд бас л хэсэг хугацааны хувьд амьдрал нь сайжраад одоо л нэг гормондоо орж ийн гэж бодогдчихсэн. Гэхдээ нэг урвсан хүн ахаад урвнаа гэдэг тийм үг байдаг. Тэгээд ч ер нь эмгтээчүүдтэй ийм сэтгнэх дуртай нэг жоохон ийм шалиг зангаараа алдартай Дэвид бол эхнэрээ араар нь тавих явдлаа зогсоогоогүй. Тэр цагаас хойш хид хидээ эмгтээтэй төр зүрийн харилцаа үүсгэж
Заримдаа бүр одоо өөрийнхөө нөгөө эргүүл хийдэг машинаа хүртэл болзооны газар болгож ашигладаг байсан ба. Тэрнээс гадна Дэвид өөр 2 мужийн цагдаатай хамт нийлж агаад 19 настай залууг баривчлах үеэрээ зодсон гэсэн тийм одоо гэмт хэрэгт холбогдоод шүүхэд дуудагдсан байна. Тэгээ зогсохгүй энэ Дэвидийн эсрэг бол олон тооны гомдол одоо ирж исэн юм байна. Тэрнээс нь болоод хит хитэн удаа албан тушаал буураад энэ хүний аягүй том эгог нь бол маш сайн дарж өгсөн гэж бол үздэг. За тэгээ эцэстээ Дэвид бол нэг шийдвэр гаргасан. Тэр бол ажилласаа гараад авга ахыхаа одоо тэр нэг подволын өрөөг ус чигнээс хамгаалдаг тэм төрлийн одоо үйлдвэрлэдэг бизнест нь ороод борлуулалтын ажилтан болсон юм байна. За ингээ энэ ажил нь бол айгүй тийм давуу талуудтай байсан. Тухайн ажил нь болохоор тогтмол. За тэгээ цагийн хуваар энэ төр нь бас айгүй одоо амьдралд ойр байсан болохоор Дэвид Ким хоёулаа одоо хүүхдүүдтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлэх боломжтой болсон. За тэгээ мужийн цагдаа байх үе түүнд бол одоо ингэж хүүхдүүдтэй цаг зав гаргах нь одоо боломжгүй зүйл байдаг байсан юм. Тэгээ ажлын бус цагаар Дэвид бол гэртээ байнга байдаг, хүүхдүүдийнхээ амьдралд маш идэвхтэй оролцдог. Тэрнээс гадна одоо цагдаа байх үеэсээ хамаагүй их одоо орлого олдог болоод энэ нь бол гэр бүлийнхэн амьдралд одоо тодорхой хэмжээний орлого нь одоо урдныхаасаа илүү нэмэгдсэн гэсэн. За 2000 он гэхэд бол одоо энэ Дэвид Ким хоёрын амьдрал бол бүх зүйл яг ингээд байрандаа ороод ер нь энгийн одоо айл гэр бүл ямар байдгүй яг л тийм хэмжээнд одоо маш тийм сайхан байсан. 7 настай Брэдли хүн болохоор Грейсленд гээд Христийн сургуулийн 2 дугаар ангид аягүй сайн суралцдаг байсан. Харин 5 настай дүү Жил нь болохоор тухайн сургуулийн цэцэрлэгийнхэн ангид явж исэн юм байна. Ким болохоор Луисвилл хотод байдаг даатгалын компанид ахлах одоо нэвтлэн бодогчоор амжилттай одоо ажиллаж исэн байгаа. Тэгээ энэ үеэр яг хуу Кимийн хувьд болохоор ингээд нөхрөө бас л одоо урдных шиг араар нь тавьж авах үе гэсэн нэг тийм сэтгэл зүйн жоохон тийм зовиортой байсан. Тэгээд тэрнийхээ талаар бол нөгөө найз руу хүртэл яриад одоо хэлж исэн юм билээ. Тэгээ тухайн найз нь болохоор ингээд Кимийг чи манай ингээд дот руу хүрээд ирээ чи хоёлаа бас нэг хэсэг хугацаанд хамт байнга ер нь ямар асуудал ингээд үүсээд байгаа тэр талаар чи ингээд ярилцаад чи нэг жоохон тайвшрах хэрэгтэй хаа гэд уг нь бол ярьж исэн юм. Гэхдээ харамсалтай нь Ким бол тухайн ярьж исэн найзтайгаа уулзаж чадаагүй. Нэг маш аимшигтай зүйл тэдэнд тохиолдсон байгаа. За 2000 оны 9 сарын 28-ны пүрэв гарагт Дэвид болохоор одоо өдөр тутмынхаа зуршлын дагуу бол сүмийнхээ одоо биеийн тамирын зааланд найзуудтайгаа сакс тоглож исэн. Харин Ким болохоор хүүхдүүдэд хичээлд нь хүргэж өгөх, авах гэх мэт тийм зүйлүүдэд бол амжуулаад байж исэн. За тэгээд тэр өдөр Дэвид сакс тоглож явж байгаад тэгээд ер нь тооцоолж ирснээс нь илүү орой тухайн тоглолт нь дууссан юм байна. Дууссан даруйда нөгөөх чинь бол гэрлүүгээ яарад харьсан ягаад гэх юм бол Ким ингээд оройтож ирлээ энэ төргээд уурлах байх гэж бодоод нэлээд хурдан батсан байгаа. Гэхдээ тухайн одоо нөгөө саксны заал нь тэдний гэрээс өртөө хэдхэн минутын зайтай байсан болохоор Дэвид гаражны хаалгаа одоо удирдлагаараа нээгээд машинтайгаа одоо хашаараа явж орсон. За тэгчээд гаражийнх нь хаалга одоо ингээд аажмаар нээгдэх үед тэр бол маш аимшигтай зүйлийг олж харсан байгаа. Гаражийн шалан дээр түүний эхнэр Ким бол толгойдоо бууны шарх авсан байдалтай хэвтчихсэн. За тэгээд одоо толгойн хэсгээс нь маш их цус гараад ингээд шалаар дүүрэн тарцсан байсан. Кимийн ундаг хар өнгийн Ford Bronco машины зорчигчийн хаалга нь онгорхой байсан. За тэгээд Дэвид болохоор хүүхдүүд машинд байгаа гэдгийг бол тэр даруйдаа ерөөсөө ойлгоогүй юм билээ. За тэгээд яарч сандраад машин руу очиод тотгошоо харсан. За 10 суудал дээр болохоор түүний хамгийн одоо аимшигтай тэр харсан зүйл нь одоо байсан байгаа. Jill, Bradley хоёр бол Кимтэй яг адилхан байдалтай одоо аимшигтай болцсон одоо алуулсан хэвтчихсэн. Ийм зүйлийг харсан ямар ч хүн одоо маш их сандрах нь бол ойлгомжтой. За тэгээ Дэвид урд нь бол одоо нөгөө цагдаагийн байгууллагт ажиллаж исэн хүн шүү дээ. Тийм болохоор одоо ингээд инстинктээр гэх юм уу харангуйтаа одоо Ким болон одоо Jillian гэдэг нөгөө охиноо аврах боломжгүй гэдгийг бол шууд ойлгосон. Харин Bradley-гийн хувьд болохоор толгоондоо ерөөсөө ил харагдах гэмтэл энтер байгаагүй болохоор амьд байж магадгүй гэж үзсэн баг. Тэгчээ тэр бол одоо тэр Ford Bronco машины зорчигчийн талаас нь ороод за тэгээ урд хоёр суудлын хооронд нь биеэ шургуулж агаад хүүгээ болгоомжтой тэндээс бол гаргаж авсан. За тэгээ тэрсэн чинь одоо тэр хүүгийнхэн бие нь бага хэмжээний дулаахан мэдрэгдсэн болохоор Брэдлиг одоо ингээд амьд байж магадгүй байна гэж бодоод шалан дээр одоо хэвтүүлээд за тэгээ шууд бол CPR хийж эхэлсэн. За тухайн үеэр болохоор Дэвидийн зүүн өвдөг нь арын суудлын дунд хэсэгт нь тулаад за энийх нь улмаас одоо нөгөө Jillian гэдэг охиныхон толгой бие урагшаа зүүн тишээ ингээд налаад одоо хөдөлсөн байгаа юм л та. Энэ хөдөлгөөний улмаас Jillian-ы
бие болохоор Дэвидийн футболктэй шүргэлцээд тэгээ хувцсан дээр нь одоо цусны угалмөр өгөлдчихсэн байгаа. За яагаад энийг ингээд одоо онцгойлж ярьж гинэ гэхээр хожим нь бол энэ мөч хэргийг шийдэхэд хамгийн чухал зүйлүүдийн одоо нэг болсон юм билэ. За Дэвид бол гин буруутай байсан эсхээс үл хамааран түүний энэхүү үйлдэл өөрийнх нь ДНХ-ийг гэмт хэргийн газартай салшгүй одоо ингээд холбож орхисон зүйл болж хувирсан. За тэгээ Дэвид ингээд хүүдээ CPR хийгээд ямар нэг ерөөсө хариу үйлдэл энэ төр байхгүй болохоор цаг алдах ёсгүй гэдгээ шууд ойлгоод за тэгээд маш их тийм айдас давтсан байдалтай өөрийнхөө одоо хуучин ажиллаж исэн газар руугаа залгасан баг. За тэгээд та бүхэнд одоо энэ утасны дуудлагыг сонсоолъя. Police radio, Patrice, can I help you? Patrice, it's Dave Cam. Let me talk to Post Command right now. Okay, he's on another line. Right now, let me talk to Post Command. Hold on. Dave? Get everybody out here to my house now. Okay, all right. My wife and my kids are dead. Get everybody out here to my house. Go to Dave Cam's house now. Signal pad. Okay, David, we got people on the way, okay? Get everybody out here. Come here. Everything's going to be okay, all right? We're going to get people... Everything's not okay. Get everybody out here now. They're coming. Go to Dave Cam's house now. За ингээд та бүхэн сонссон бол энэ Дэвид бол маш сандарсан байдалтай бүр ингээд орилол хурдан наашаа явуул ингээд хүмүүсээ хурдан явуул миний эхнэр хүүхдүүд нас орсон байна. Одоо манай гэрлөө шууд явуул гэх мэтчлээ одоо ингээд орилоод уйлаад ярьж байгааг сая ингээд сонслоо. За тэгээд Дэвид болохоор яг ингэж ярьсныхаа дараа уцаа тавьчаад тэгээд гудамжны одоо яг цаана байдаг авгийнхаа гэрлөө гүүгээд юу болсон талаар одоо хин нэгэнд заавал би хэлэх ёстой гэдэг тэр талаараа бол яг тухайн үед ингээд орилоод хашгираад ярьж исэн баг. За тэгээд тэнд очиж хүмүүст хэлчихэд буцаад нөгөөх чинь гараж руугаа гүгээд очсон. Цагдаа нар одоо ингээд хэргийн газар явж очиход бол Дэвидийн тайлбарласантай яг ижил одоо дүр зураг тэднийг өгцсөн байгаа. Кимийн зохицол болохоор гаражийн шалан дээр ямар ч өмдгүү зөвхөн одоо ингээд дотор одоо хувцтайгаа дотор өмдтэйгөө цамцтайгаа хэвтжсэн. Толгоноос нь бол одоо маш хэмжээний цус асгарсан байсан. За ойролцоох нь бол Брэдлигийн амьгуу бие олдсон. За тэгээ Жиллианы цогцос болохоор машины арын суудал дээр байсан. Ингээд 3 хохирогч бүгд буудуулж амь насаа алдсан байж болзошгүй гэж тухайн үедээ бол таамаглаж ийсэн. За гаражт нь бас Белесна гэж байдаг шүү дээ. Одоо нэг Bleach гэж яриад байдаг. Тэр бол айгүй хурц өнөртөжсэн. За тийм Белесна хийсэн нэг хувин байсан нь бүртгэгчдийн анхаарлыг бол маш их татсан баг. За тэгээд тэд бол Кимийн машины гадна талаас нь танихгүй хүний хурууныхээ илрүүлсэн. За энд нь бол эхэндээ ерөөсөө ач холбогдол өгөөгүй юм билээ. Яагаад гэхээр Ким өдөр болгон одоо ажилдаа явахдаа нийтийн тийм зогсоолт машина тавьдаг байсан болохоор хурууныхээ ер нь бол хаанаас ч одоо тэр паркингаас ч гэсэн үүссэн байж магадгүй гэж үтсэн. Тэгээд гаражийн шалан дээр Брэдлигийн биенийхэн доороос backbone гэдэг одоо яг артлынхаа одоо захан дээр бичигдсэн тийм одоо нөгөө яарлагтай цамц бол олдсон. Цагдаа нар Дэвидээс энэ цамц одоо хиний цамц юм бэ гэж асуусан чинь тэр бол өөрийнх нь цамц бишээ гэж мэдүүлсэн баг. Түрүү одоо би ярьжсэн нөгөө Ким олдох үедээ бол ямар ч өмд өмсөөгүй дотор одоо хувцтайгаа цамцтай байсан гэж ярьжсэн. За тэгээд өмд нь болохоор биенийх нь ойролцоо ингээд бүр цуснд будагдсан байдалтай олдсон юм байлээ. За тэгээд ямар ч одоо аллахын одоо ийм гэмт хэрэг дээр хамгийн түрүүнд бол гэр бүлийнх нь хүмүүсийг бол сэжгэлдэг. За тэгээд Дэвид бол энэ зүйлээс мултарч чадаагүй. Тийм учраас түүнийг бол хамгийн ихэнд байцаалтанд дуудсан. Дэвид бол цагдаа нартай бүрэн хамтран ажиллаад тухайн өдрийнхөө тэр цагийн одоо хуваарийг одоо юу хийж исэн хаана байсан гэдгийг маш тодорхой тайлбарлаж өгсөн. Түүний хэлснээр бол Ким хүүхдүүдтэйгээ оройн 7 цаг 30-аас 7 цаг 40 минут орчимд гэртээ ирсэн байх магадaltaй гэж ярьсан. За тэгээ машины байдлыг нь харгалзаж үзэхэд бол тухайн аллаг гэртээ ирснийх нь яг одоо дараахан болсон байх ёстой гэж үтсэн юм байна. Гэхдээ Дэвид бол яг хэн ийм зүйл хийж болохыг ерөөсөө ойлгоогүй байгаа. Хэн болон хүүхдүүд нь ямар нэг хүнтэй дайсагнадаг ч юм уу, ямар нэг хүнтэй маргаантай зүйл бол огт байхгүй. Өөр хэн нэгэн үш санаад одоо тэдний гэр бүлийн ингээд хүмүүсийг 3 хүнийг алах ямар ч одоо үндэслэл байхгүй гэж ярьж исэн. Харин өөрийнхөө одоо алибаийн хувьд бол Дэвид бүр хатуу байр суурин дээр байсан. Тэр орой 7 цагаас 9 цаг 20 минут хүртэл зааланд сагс тоглож исэн гэдгээ дахин онцолж ярьсан. Тийм учраас Дэвидийн ярьж байгаа энэ зүйлээс нь одоо үндэслээд мөрдөгчд бол одоо энийг нэг дээрэм хийх чагаад одоо сүүлдээ бол аллах болцсон. Тийм нэг одоо гэмт хэрэг байж магадгүй гэж эхэндээ таамаглаж ирсэн юм байна. За гэхдээ энэ таамаг нь бол удаан газар аваагүй. Гараж руу одоо хүчээр нэвтэрсэн уулмөр байхгүй. Гэрээс нь ямар ч эд зүйл алдагдаагүй. Хин нэгэн дотгошоо орохыг оролцсон шин
шинж тэмдэг ерөөсөө байгаагүй. Тэгэхээр одоо хулгайн гэмт хэрэг гэсэн таамаг нь бол аажимдаа замхраад харин яг энэ Kim, Bradley, Jillian гурлуу чиглэсэн бүр ингээд яг энэ гурван хүнийг алыг гэсэн зорилготой одоо гэмт хэрэг байсан гэдэгт мөрдөгчөд итгэж эхэлсэн. За тэгээ байж итэл дараа нь бол маш тийм эвгүй одоо энийг ноцтой одоо баталгаа гэх үү, нотлохоо гэх үү тийм зүйл бол гарч ирсэн. За утасны одоо өвгөрөн телефоны компани мэдээллээр бол тухайн одоо аллаг гарсан оройны 7 цаг 19 минутанд Дэвид нэг дуудлага хийсэн гэдг нь тогтоогдсон. За асуудалтай нь юу байсан гэхээр тухайн дуудлага тэдний одоо гэрийн суурин утаснаас хийгдсэн байсан. Энэ бол мөрдөгчдийн хувьд нэг том дохио байсан. За учир нь гэх юм бол Дэвид өөрийгөө одоо ингээл 7 цагаас 9 цаг 20 минут хүртэл би сакс тоглож исэн гэж урд нь бол мэдүүлж исэн. За тэгээд 7 цагаас хойш утасны дуудлага хийсэн нь бол түүний яриатай ингээд зөрчилдөөд маш тийм эвгүй одоо эргэлзээ төрүүлж эхэлсэн. За тэгээд дараа нь болохоор задлан шинжилгээний дүгнэлт одоо энэ байдлыг бол улам бүр ноцтой болгосон. За 3 охирогч бол гурвуулаа бууны шархнаас болж нас барсан гэдгэнд батлагдсан. Гэхдээ шүүх эмнэлгийн эмч болохоор Jillian гэдэг нэг охиных нь бэлэг эрхтний орчимд нь тийм гэмтэл байсныг нь илрүүлсэн билээ. За тэрийг нь болохоор нөгөө мэрэгжлийн хэллэгээр бол одоо мохоо хүчний гэмтэл гэж тогтоосон байсан. Тэгвэл тухайн гэмтэл нь болохоор яг одоо үхэлтэй адилхан 24 цагийн дотор үүссэн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ. За шүүх эмнэлгийн эмч болохоор энийг нь унснаас үүссэн байж магадгүй гэж таамаглаж ирсэн ч гэсэн гэмт хэрэг үйлдэх үеэр ч гэсэн гарсан байх магадлалыг бол бүрэн үүсгээг юм билээ. Хамгийн ачаалттай нь юу гэхээр Jillian нөгөө бүжгийн дугууланд явт юм байна л та. Тэгээд хичээлийнхээ үеэр болохоор тухайн одоо хэсгээр нь ингээд өвдөөд байна гэд багштай хэлээд бүр уйлж исэн тухай одоо мэдээлэл бас байсан. Энэ нь болохоор тухайн нөгөө шүүх эмнэлгээс гарсан бие дээрх гэмтэлтэй холбоотой хэсэг нь тодорхойгүй ч гэсэн сүүлд нь бол энэ асуудал маш тийм эвгүй тал руугаа эргэх одоо нарийн деталуудын нэг болж хувирсан. Гэмт хэрэг гарахаас өмнө Ким одоо нэг найз руугаа одоо бас яриад тэгээд түүх дахиад тавтагдж байгаа юм шиг байна гэж хэлсэн юм байна. Тэгээ энийгээ болохоор яг цааш нь лавшруулад яг ямар түүхийн талаар яриад байгаа гэдгийг дэлгэрэнгүй яриаггүй. Тухайн үедээ яг энэ одоо хүүхдийн хүчирхийллийн талаар ярьж исэн юм уу? Эсвэл одоо нөгөө Дэвид бас л өөр хүүхэнтэй явалтаад одоо тэр талаар нь ярьж исэн юм уу? Тэрнээсээ ч бүр илүү одоо гүн гүнзгий нууц байсан уу гэдгийг бол харамсалтай ингээд хинч мэдэж чадаагүй. Ким болохоор энэ бүх үннээ хуваалцахаас өмнө амнасаа алдсан болохоор яг үнэн хариуг нь бол хинч мэдэж чадаагүй. За шүүх эмчийн тайланд бас нэг эвгүй баримт бол дурдгдсан байсан. Кимийн хөлнийхэн дээд хэсэгт нь нэг тийм зүсэлт за тэгээд хөхрөлт үүссэн байсан. Тэгээ нэг сони юм заяа. Гутлнууд нь болохоор Ким одоо хөл нөхцгөн байсан байгаа байхгүй. Тэгээ гутлнууд нь машин дээр нь ингээд тавигдсан одоо байдалтай олцсон нь бол ямар ч тийм логикгүй одоо бүх хүнд айгүй сонир санагдчихсан. Цагдаа нарт энэ бүхний талаар тодорхой тайлбар өрөөсөө байгаагүй. Учир нь гэх юм бол одоо мөрдөө шалгалт дөнгөж эхэлж исэн үе байсан. Дэвидээс гадна Кимийн эцэг гэхийн хувьд одоо энэ 3 хүнийг нэг дор алдсан явдал бол маш хүнд тусах нь ойлгомжтой. За тэгээд хэрэг гарсны дараахан Кимийн ээж аав хоёр нь хоёулаа одоо энэ нөхөр болох Дэвидийг нь сэжиглэж эхэлсэн юм байна. Кимийн ээжийнх нь бодлоор бол одоо энэ Jillian гэдэг охин нь маш тийм сэргэлэн тэгээд юугаач нуудгүй айгүй илэн далангуй зантай юм байна л та. Тийм болохоор Jillian хэрвээ ингээд ямар нэг танихгүй хүн түүнд гар хүрсэн бол заавал одоо тэр талаараа яриад те хин нэгэнд хилээд ээжтэй ч юм уу эмээ өвөөдөө ингээд хэлэх хүүхэд байсан гэж Ким ээж нь бол хэлж исэн. За тэгээ Jillian-ыг чимээгүй болгож чадах ганц хүн бол Дэвид гэж тэд нэр үзсэн юм байлээ. Хэрэг гарснаас 3 өдрийн дараа буюу одоо нэм гарагт ер нь бол одоо бүх энэ христийн итгэгчид бол сүмд явдаг гэдгийг та бүхэн мэдэх бах. Яг ийм хэцүүхэн нөхцөл байдалд бол Дэвид ээж автайгаа хамт за тэгээ найз нөхдүүдтэйгээ сүмдээ бол явж очсон. Тухайн сүмд нь бол Дэвидийн одоо аваг ах нь пастор хийдэг байсан юм байна. Тэгээ тэр сүм нь бол эдний гэр бүлтэй айгүй нягт холбоотой. Ким урд нь болохоор энэ нөхрийнхөө одоо энэ хамаатнуудын байдаг энэ сүмд нь эрхлэгчээр ажиллаж исэн. За тэгээд Дэвидийн өвөө нь одоо энэ сүмийг барихт нь оролцож исэн одоо гол хүмүүсийн нэг байсан юм байна. За тэгээд тухайн одоо бүтэн сайнд бол номлолын туршид Дэвид бүр тасралтгүй уйлж бүр чин сэтгэлээсээ одоо ингэ шаналж байгаа
тэр зүйлээ бол ингээд илэрхийлж гаргаж ийсэн. За гэхдээ сүмээс гарах үед байдал бол огцом өөрчлөгдөж эхэлсэн. Маш олон сэтгүүлчид бол түүнийг бүчиж аваад хэвлэл мэдээллийн анхаарал бол тэр даруйда түүн дээр ингээд төвлөрсөн. Олон хүн Дэвидийг болохоор тэдний төсөөлж исэн шиг гашуудж байгаа юм шиг юусаа харагдахгүй байна гэж анзаарч эхэлсэн ба. Тэгээ Дэвид бол маш тийм хүүтэн хүндий төрхтэй байсан нь бол маш олон асуултуудыг араасаа дагуулсан. Тэгээ бүх хүний хувьд ингээд энэ Дэвид гэх залуу үнэхээр эхнэр хүүхдүүдийнхээ аимшигтай аллахын ард нь байсан байж болох уу? Энэ хүн үнэхээр аллахыг хийсэн үү? Хэрвээ хийсэн бол яагаад гэсэн асуултууд гарч ирж байсан. За тэгээ тухайн өдрөөс хойш Дэвид бол цагдаагийн хилцээр очоод мэдүүлэг өгөхөөр болсон. За тэгээ энэ мэдүүлэг бол маш тийм хэцүү уур амьсгалтай болж өрнөсөн. Тэрийг нь та бүхэнд сонсгоё. Cannot believe this. What do you mean? Can't believe what? You are going to try to blame me for killing my children and my daughter. Some of the blood or something like that. No. This is ridiculous. What about some bleach, Dave? No. За ингээд та бүхэн сонслоо. Ингээд цагдаа нар болохоор яалтчгүй Дэвид энэ ихнэр хүүхдүүдэд алдсан юм байна гэд бараг булантж байгаа юм шиг ингээд бөөнөрөө нийлээд асуух маягтай ингээд тойруулаад ингээд яриад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Дэвид болохоор ингээд та нар намайг ингээд ихнэр хүүхдүүдэд алсан гэж буруутгаад байгаа юм байна тийм үү гэл. Миний хувьд бол наа чи айгүй утгагүй би ингээд ийм байдал үнэхээр ингээ итгэж чадахгүй байна гэдгсэн чи цагдаа нар болохоор нөгөө бличийг нь асууж байгаа юм л та. Тэгсэн чинь ингээл үгүй гэл юм болгон дээр үгүй би хийгээгүй гэсэн тийм байр суртаа байгаа байхгүй юу. За ингээд энэ ярилцлагын дараа бол цагдаа нар Дэвидийг баривчилсан юм билээ. Тэгээд ерөнхийдөө 2 гол зөвлөл дээр төвлөрсөн байгаа. Тэр нь юу вэ гэхээр Дэвидийн цамц за тэгээд утасны дуудлага 2 байсан. Тухайн орой 7 цаг 19 минутанд хийгдсэн дуудлага нь түүний энэ 7-оос 9 цаг 20 минут хүртэл зааланд байсан алибайтай нь бол ерөөсөө таарахгүй байсан. Тэгээ энэхүү энэ зөрчилтэй байдал нь түүнийг сатуулахад хангалттай нотлохоо болсон юм байна. Баригдсныхан дараа энэ Дэвидийн гэр бүл бол бүр айгүй хэцүү байдалд орсон. Дэвидийн гэр бүл энэ аав ээж гэсэн үг шүү дээ. Тэр авга хамаатан садан энэ сүмийн нөлөө бүхий хүмүүс байсан, пастор байсан. Энэ хүмүүс бол бусдын хувьд нэг тийм дайсан юм шиг, бүгдлэгийн буруутай юм шиг болж хувирсан. Танихгүй хүмүүс хүртэл энэ хэргийн талаар олж сонссныхоо дараа тэдэнтэй айгүй эвгүй харцаж эхлэх болсон юм байна. За тэгэл гэрлүүн ингээл танихгүй айгүй олон хүмүүс залгаал тийм үзэн ядсан өнгөтэй мессежүүдээр дуут мессеж нь бол бүр дүүрээд түүгэрч зогсохгүй. Тухайн энэ хотын хүмүүс болохоор тэдний гэр бүлийг чонон сүрэг гэж хүртэл нэрлэлсэн байсан. Тэгээ сүүлдээ бүр нөгөө сүм барьсан гэдсэн Дэвидийн өвөө хүртэл сүмийнхээ өвөд хаалгаа барихад хүрсэн юм байна. Учир нь гэх юм бол ямар ч хүн тухайн сүм дээр очих ч юм уу тэдний гэр бүлтэй ямар нэг байдлаар орооцолдохыг огт хүсээгүй. За тэгээд хэрэг бол 2000 онд гарсан. За шүүх хурал нь бол 2002 оны 3 сар эхэлсэн байлээ. Үндсэндээ бол хэрэг гарснаас хойш ер нь жил хагасын хугацаанд шүүх хурлаа хүлээж суусан гэсэн үг. За ингээд Дэвидийн шүүх хурал дээр бол прокурорууд маш олон тийм хүчтэй баримт нотлохоонуудыг гаргаж ирж дайрахад бэлдсэн байсан. За тэдний зорилго нь бол нэг л асуултанд хариулах тийм явдал байсан. Дэвид яагаад ийм зүйл хийвэ гэсэн тийм асуултанд хариулт авахыг зорж байсан. За тэдний таамаг нь юу байсан гэхээр Дэвид Кимээс бүрэн залхсан байсан болохоор зүгээр энгийнээр энэ салхалтаар ингээд дуусгахын оронд бүх гэр бүлийнхээ гишүүнийг хөнөөх тийм аимшигтай шийдвэр гаргасан гэж болоод таамаглаж ирсэн. За энэ санааг нь батлахын тулд прокурорууд 10 гарын эмэгтэйг бол шүүхэд дуудсан билээ. За тухайн эмэгтэйчүүдийн зарим нь Дэвидтэй үнэхээр тийм нууц харилцаатай байсан. Зарим нь болохоор түүнийг Кимтэй гэрэлсэн байх үеэр нь сэтгэнэж тэгэл харилцаанд орох ч юм уу ямар нэг байдлаар ингээд холбоотой байх оролдлого хийжсэн гэж мэдүүлжсэн тийм эмэгтэйчүүд байсан. За тэгээ хэдэн 7 хоногийн турш үргэлжилсэн мэдүүлгүүдээр дамжуулаад тэд бол Дэвидийг гэрлэлтийн тангарахтаа огт хүндэтгэлгүй. За нөгөө serial killer гэж ядаж цуврал алуурчин гэдгсэн чинь Дэвидийг болохоор цуврал араар тавигч энэ гэдэг тийм бүр нэрээр нэрлэлсэн тэгж бүр дүрсэлсэн юм билээ. За тэгээ дараа нь болохоор нотлох баримтуудыг гаргаж ирсэн. Прокурорууд болохоор хэргийг 2 гол нотлохоон дээр тулгуурласан. За нэг нь болохоор
цусны цацралт болон с жигтэй утасны дуудлага байгаа. Гэхдээ Дэвидийн өмгөөллийн тал бол энэ байдал дээр нь бууж өгөөгүй. Тэд бол Дэвидийн цамцан зэрэг цус нь бууны сумнаас үүссэн биш гэж маргаж ирсэн. Харин тэдний тайлбараар болох юм бол тэр цус нь Дэвид хүү Брэдлигээ аврах гэж оролдож байх үед Жиллианы цусаар норцсон байсан тэр үс нь түүний цамцанд нь шүргэх үеэр нь наалцсан гэж хэлсэн байгаа. За энийг нь батлахын тулд тэд нар бол шүүх танхимд хиймэл үс тэгээд хуурамч цус ашиглаад боддоор ингэж үзүүлэн хийгээд яг ижил төрлийн хээ ямар ч асуудалгүй үүсч болдог гэдгийг нотолж харуулсан байгаа. За хараа утасны дуудлагын хувьд гэх юм бол өмгөөллийн тал Индиана мужи маш тийм асуудалтай гэмээр цагийн бүсүүдийг энэ дээр бол буруутгасан. За тэдний тайлбараар бол дуудлагын цагийн тэмдэглэлд нь цагийн бүс хоорондын нэг цагийн зөрүүг ерөөсөө тооцоогүй байсан гэдгийг бол гаргаж ирсэн. Цагийн зөрүүг яг зөв тохируулж үзэхэд бол ухаан дуудлага Дэвидийн тайлбартай үнэндээ бол яг таарч исэн юм билээ. За тухайн дуудлага нь Дэвид сакс тоолох гэж явахаасаа өмнө хийгдсэн байсан. За ингэснээр утасны дуудлага түүний алибаийг үгүйсгэсэн нотлохоо биш болж хувирсан юм бэ. Тэгээ дараагийн нэг чухал зүйл бол Дэвидийн алибаийг баталсан явдал байсан. За тэр бол нөгөө сакс тоглох гээд явсан гэд ярьж ирсэн шүү дээ. Тэгээд хамт тоглож исэн 11 хүн бол бүгдээрээ гэрчилсэн байгаа. За Дэвид болохоор сакс тоглож явах үеэрээ зааланд бол тасралтгүй байсан. 1 минут тэр заалнаас гарч яваагүй гэдгийг бол тухайн хүмүүс хэлсэн байгаа. За ингээд ийм няцаах боломжгүй solid гэж хэлдэг шүү дээ. Хатуу тийм гэрчүүдийн мэдүүлгүүдтэй байсан. Прокуроруудын гаргаж ирсэн таамагуудыг бол энэ зүйл няцаалаа гэж өмгөөллийн тал нь харж исэн байна. Гэхдээ тангарахтны шүүгчид бол энийг нь ерөөсөө үнэн мөн гэж харахыг хүсээгүй юу? Ямар ч байсан тийм гэсэн хариулт өгөхийг ерөөсөө хүсээгүй. За тэд бол Дэвидийг 3 удаагийн аллах үйлдсэн гэж буруутгаад нийт бол 195 жилийн хорих ялыг оноосон юм байна. За ингээд энэ хүү шийдвэр дээр маш олон хүн одоо л нэг юм тайвширч болох нэ гэж бодсон. Шудраг ёсыг тогтоочлоо. Дэвид үнэхээр гэр бүлийнхнийгээ хүнөөсөн болохоор ингээд авах ёстой ял шийтгэлээ авчлаа гэж тийм өнцгөөс харж исэн. Гэхдээ Дэвид бол энэ бүхнийг чимээгүй өнгөрөөгөөд ингээд бууж өгөх төрлийн хүн бол биш байсан. За тэр болохоор тэр даруйдаа давж заалтна гэдгийг мэдэгдээд түүний эсрэг ашигласан тэр нууц харилцаануудын талаарх нотлохоонууд шүүхэд огт орох ёсгүй байсан гэж маргаж исэн. За тэгээд юу болсон бэ гэхээр 2004 онд шүүгч бол түүний талд шийдвэр гаргаад ялын тогтоолыг хүчингүй болгосон юм бэ. За ингэснээр бол хэрэг дахиад бүрэн ийм эмх замбраагүй байдалд шилжиж эхэлсэн. Подкастын ивент тэтгэгч Skin Farm Clinic. Skin Farm Clinic нь арьсны олон төрлийн асуудлыг месийн бус орчин үеийн техник технологи эмчилгээгээр шийдэж хөгшрөлтийг удаашруулах аюулгүй натурал эмчилгээг санал болгодог гоо сайхны эмнэлэг байгаа. Хэрвээ та сэвх нөсөө толбоо арилгахаар судалж хаашаа хандхаа мэдэхгүй байгаа бол Skin Farm Clinic нь олон улсын стандарт шаардлагыг хангасан clinical laser эмчилгээг 30-40% хямдралтай үнээр санал болгож байгаа юм байна. Та мэрэгжлийн эмчээс үн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. За зөвлөгөөний цаг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулсан байгаа линк болон утсаар холбогдоод лавлах боломжтой. Сэвх нөсөөндөө баяртай гэж хэлцгээе. Skin Farm Clinic. Дэвидийн 2 дахь шүүх хурал 2006 оны 1 сард товлогдсон ч гэсэн 2005 оны ихээр бүх зүйлийг орвонгоор нь эргүүлсэн, өөрчилсөн нэг үйл явдал болсон. За өмгөөлийн тал хэргийн газраас олдсон саарл цамцан дээрх ДНХ-ийг дахин шалгуулах тийм хүсэлт гаргасан билээ. За ялангуяа тухайн үед танигдаагүй байсан 2 ДНХ профайлыг улсын хэмжээний ДНХ-ийн мэдээллийн сан болох CODIS гэдэг тэр мэдээллийн сангаас ол шалгуулахыг шаардсан байгаа. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэр прокурорууд урд нь бол энийг нь эрс эсэргүүцчихсэн ч шүүхийн шийдвэрийн дагуу заавал хийхээс өөр аргагүй болсон. За шинжилгээний хариу ирсэн чинь 2 ДНХ-ийн нэг нь бол хэн нэгнийхтэй таараад тэр таарч исэн ДНХ урд нь огт шинжилгээнд ороогүй байсан юм билээ. Харин прокурор урд нь энэ ДНХ-ийг шалгасан ямар ч хүнтэй таараагүй хин гэдэг нь мэдэгдээгүй өнтер гэсэн тийм бүдэг бадаг сонин зүйл яриад өнгөрцөн байсан. За тэгээд тухайн ДНХ нь болохоор New Albany хотын ойролцоо оршин суугч
За урд нь бол ял эдэлжсэн Charles Bowney гэдэг нэртэй хүнтэй бол шууд холбогдсон байгаа. За энэ Charles гэдэг хүн болохоор хэрэг гарах үед батландаалтаар суллагдсан байсан тийм хүн юм бэлээ. За урд нь болохоор эмэгтэйчүүд рүү зэвсэг дайрч одоо халтсан хид хідэн хэрэгт буруутгагдчихсэн хүн юм байна. За түүний хид хідэн гэмт хэрэгт хохирогчдын гутлыг нь дээрэмдсэн тохиолдлууд бас багтчихсан. За тэгээд түүний одоо хамгийн сүүлийн гэмт хэргийн нэг нь болохоор 3 эмэгтэй рүү бууд хуулгаж дээрэмдээд за тэгээд тухайн одоо 3 эмэгтэйг одоо авч явахыг завдсан тийм хэрэг байсан юм байна. Тэгээ энэ этгээдийн урдны одоо түүхүүд нь бол айгүй эвгүй байсан. За тэгээ зарим хохирогч нь юу гэж ярьсан байсан гэхээр яг одоо өөрлөө нь ингээд дайрч халтахаас хэдэн сарын өмнөөс утсаар байнга одоо ярьж дарамтлагдаг байсан тухай мэдүүлсэн байдаг. За тэгээ тухайн дуудлагатаа болохоор чи ямар хувцас өмссөн байна? Ямар хувцас өмсдیں۔ Өндөр өсгийтэй готлог өмсд юм уу гэх мэт тийм зүйл асуудаг байсан байна. За тэгээ хамгийн заваанаа энэ Charles Bowney гэдэг хүн болохоор хөлийн фетиштэй одоо нэг фетиш гэхээр юм хөлөнд дуртай тийм одоо таашаал авдаг нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм гэдгээ энэ хүн бол өөрөө хүлээн зөвшөөрсөн юм билээ. Тэгээд энэ байдал нь бол мэдээж Дэвидийн өмгөөллийн талд бол айгүй тийм чухал мэдүүлэг юм шиг санагдчихсан. За учир нь гэх юм бол нөгөө та бүхэн санаж байгаа бол нөгөө Кимийн готлнууд нь тайлагдсан. За тэгээд нөгөө машиных нь одоо дээр нь ингээд хоёулын айгүй цэгцтэй ингээд тавьсан байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд хэргийн газрын одоо бусад зүйлүүд нь айгүй эмх замбраагүй байсан мөртлөө маш нямбай тэгээд машин дээр тавьсан байсан нь бол бүх хүнд хачирхалтай байсан нь сүүлд энэ Чарльзын өгсөн мэдүүлэхээр бол одоо ингээд яагаад ийм болсон бэ гэдэг нь бол нэлээд одоо тодорхой болоод гараад ирсэн байна. Тэрнээс гадна Кимийн хөлн дээр одоо тэр шүүх шинжилгээний эмчийн хийснээр бол нөгөө тийм хөхрөлт бас ийм зураас энэ үүсцэн байсан гэдэг нь болохоор Чарльзын урд нь үйлдэж одоо гэмт хэргийн зан авиртай нь бол маш одоо тийм эвгүй гэмээр байдлаар бол давхцаж таарч исэн. За тэгээ цагдаа нар болохоор энэ Чарльзаас байцаалт аваад худал үннийг илрүүлэх полиграф тестээр оруулсан юм байлээ. За тэгээд ерөнхийдөө одоо тухайн үр дүн нь болохоор энэ Чарльз гэд хүн худлаа ярьж байж болцсошгүй гэсэн одоо дүн гарсан юм байлээ. Тэр болохоор өөрийгөө энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэж үгүйсгэжсэн. Гэхдээ 2-7 хоногийн дараа Чарльзын одоо алганы хээ Кимийн машиныхын дээрээс нь ээлрээд түүнийг бол одоо баривчлахад хангалттай одоо нотлохоо гэж үтсэн юм байна. За гэхдээ цагдаа нар түүнийг Дэвидтэй хамт аллах үйлдсэн байж магадгүй гэж одоо буруутгасан юм билээ. За учир нь гэх юм бол Чарльз болохоор гараар бичсэн мэдүүлгийг бас өгөөд Дэвидийг ер нь бол яаж таньдаг тухайга маш одоо тодорхой тайлбарласан байсан. За түүний одоо бичснээр бол Дэвид анх бол түүнд маш их тийм шудраг үнэнч хүн юм шиг санагддаг байсан. Тэгээ тэр хоёр болохоор Нью Албанид байдаг сонирхогчдын тийм цагсан бөмбөгийн тоглолтын үеэр анх танилцчихсэн гэж одоо бичсэн байсан. За тэгээд махны дэлгүүрт дараа нь ол энэ хоёр тааралдаад тэгээ ярилцчих үеэр Дэвид болохоор энэ Чарльз гээд залуугаас ямар нэг уулмөр үлдээхгүй бууг $250 худалдаж авах хүсэлтэй байгаа гэдгийг ол хэлсэн юм байна. За тэгсэн чинь Чарльз болохоор зөвшөөрөөд тэгээ тухайн бууг нь авчирч өгөх үеэрээ санаандгүй байдлаар тэр Ford Bronco машин дээр нь алганыхаа хээг үлдээсэн гэж бичсэн байсан. За тэгээ үнэн худал мэдэгдэхгүй баахан юм ярьж агаад тэгээд цаашдын байцаалтын авцад бол энэ Чарльзын одоо нөгөө ярьжсэн түүхүүд нь ахаад өөрчлөгдөд эхэлсэн. Тэг яаж өөрчлөгдсөн гэсэн чинь тэр бол Дэвидийг айгүй тийм муу хүн гэж тодорхойлоод түүнийг болохоор одоо нөгөө охиндоо Jillian гэдэг одоо охиндоо болохоор бэлгийн хүчирхийлэл өвөлддөг эхнэрээ бас араар нь тавьдаг гэж одоо буруутгаж ирсэн юм байна. Чарльзын хэлснээр бол охиндоо юу хийдэг гэдгийг Ким мэдсэний дараа Дэвид өөрийнхөө нууцыг дарахын тулд бүх гэр бүлийнхээ гишүүнийг одоо ингээд устгахаар шийдсэн гэж бол мэдүүлсэн байна. За тэгээд Чарльз бас бууга одоо энэ Дэвидэд өгөхөөс өмнө тосгойч хос болгоомжлоод тэрийгэ саарл цамцанд боож өгсөн гэж бол мэдүүлсэн. Тэр бол Дэвидийг дагаж гэрлүүн явж очиод хашаан дотор нь одоо ороод хүлээгээ зогссон. Тэгжсэн чинь айгүй тийм ширүү маргаан болж байгааг бол тэр олж сонссон. Тэгээ удалгүй бол бууны дуу гарсан гэж хэлсэн. Тэр үеэр нөгөө Брэдли гээд хүн болохоор аава гээд айгүй одоо чанга орилж ирснийг нь сонсоод дараад нь бол одоо буу дугарахыг сонссон гэж энийг одоо дэлгэрүүлж ярьж байгаа одоо тийм байдал нь гэх юм уу да нэг иймэрхүү байсан. Тэгээ сандарцсан зогсож исэн чинь нэг эмэгтэй машинтайгаа одоо хашаараа орж ирэх байгаа юм шиг сонсогдохоор нь Чарльз бол хэргийн газраас шууд цухтаад алга болсон гэж өөрөө бол мэдүүлсэн байна. Тэгээ эндээс нь харахаар энэ Чарльз гэж залуу болохоор бууг нь зөвхөн зарсан, харин бууны гохыг дарсан гол хүн нь би биш гэж мэдүүлжсэн гэсэн үг. За тэгчээ тухайн одоо аллагын талаар мэдээллээс зайлсхийсэн явдал нь цагдаа нар одоо энэ бүх бурууг түүнд тогтчихгүй
ялангуяа ингээд хар арьстай хүн учраас илүү хүнд байдалд орно гэж айсантай холбоотой гэж тайлбарласан. За ингээд эцэстээ бол түүний өгсөн энэ мэдүүлэг нь аллах үйлдэхэд хувилдсан хэрэгт бол баривчлагдахад хүргээд тэр шүүх хурлаа хүлээгээд шоронд одоо дахиад хоригдсон байгаа. Түүнийг баривчилсны дараа Чарлз бол өмнө нь Дэвидийн анхны одоо шүүх хурлын прокуроруудын нэг Стэн Фейттэй ярилцж ирсэн нь ил болсон юм билээ. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд Дэвидийг гинбуруутай гэж тогтоохыг одоо улаар нь тэмцэжсэн прокурортой энэ Чарлз гэд хүн нь бол уулзчихсан гэсэн үг юм билээ. Тэгээд Чарлз болохоор тухайн үнтэй айгүй тийм одоо сайн танилуд байснаа хүлээн зөвшөөрөөд өөрийг нь сэжигтэн гэж тооцоохоос өмнө түүнтэй ингээд зөвлөлдөжсэн гэдгийг бол одоо хүлээн зөвшөөрсөн гэсэн. За тэгсэн чинь хожим тэр Стэн гэдэг прокурор болохоор өөрийн оролцоондоо ингээд айгүй харамсаж байгаа гэдгийг илэрхийлсэн юм байлаа. Энэ хоёр хүн хоёулаа нийлж агаад ямар нэг байдлаар Дэвидийг одоо гинбуруутай болгож харагдуулъя гэж ярилцсандаа бол одоо энэ хүн одоо өөрөө ингээд харамссан гэсэн үг л дээ. За өөр нэг чухал сэжүүр бол цагдаа нарт бол олцсон байгаа. За тэр нь юу байсан гэхээр саарл цамц гэж яриадсэн шүү дээ. За тэр цамцсан дээр болохоор Чарлзын хуучин найз бүсгүй Мала гэдэг эмэгтэйгийн ДНА илэрсэн юм билээ. За тухайн үед тэр хоёр бол үерхжсэн ч гэсэн гэмт хэрэг гарсны дараахан энэ харилцаа нь бол дууссан юм билээ. За Малагийн ярьснаар бол тухайн орой Чарлз ажилдаа явлаа гэж хэлээд гарсан. За тэгээ шүн дунд орчим өвдгөн тийм шалбарсан байдалтай гэртээ буцаж ирсэн. Дараа нь тэр бол Малаг урд өмнө нь хизээж харж байгаагүй нэг бууг түнд үзүүлсэн. За тэр нь бол Малад айгүй тийм эвгүй санагдсан. Маргааш өглөө Чарлз ээжтэйгээ хамт одоо тухайн гарсан гэмт хэргийн талаарх мэдээг бол телевизээр үзээ байж исэн. За тэгээд тэдний хооронд баг зэргийн маргаан гарсны дараа Мала бол гэрээс нь яваад Чарлзтай хэдэн 7 хоногийн турш ерөөсөө уулзаагүй гэж ярьсан. За тэгээд удаагүй байжгаад Мала бол түүнээс салсан. Тэгчээд нөгөө цамцан дээрх түүний одоо цусны уул мөрийг чихрийн шижинтэй холбоотой гэж тайлбарласан. За учир нь гэх юм бол Чарлз болохоор цусан дах тэр цаахрын хэмжээгээ шалгахын тулд хуруугаа одоо байнга хатгадаг байсан талаар бол дурдсан. За тэгээ эндээс нь харахаар энэ Чарлз гэд хүн буруутай ч юм шиг Дэвидийн буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж эхэлсэн ч гэсэн эцэст нь бол хоёуланг нь энэ аллахын гэмт хэрэгтээ одоо буруутгасан хിവэрэ байсан. За тэгээ шоронд байх хугацаанд Чарлз болохоор Black Bone гэдэг нэртэй намтар бичээд за тэрэн дээрээ болохоор Дэвидэд буу зарсан. За тэгээд аллахад болохоор өөрийн гүйцэтгсэн үүрийнхээ талаар одоо нээлттэй бичсэн байгаа. За тэр болохоор Дэвид өөрт нь одоо буу олж өгснийх нь хариуд Кимийн амь насны даатгалын мөнгнөөс өгөхөөр амласан гэж бол нэмж бичсэн байсан. Ингээд Чарлзын бичвэрүүд түүний удаа дараагийн мэдүүлгүүд за тэгээд Малагийн өгсөн гэрчийн мэдүүлгүүд нь түүнийг аллах үйлдэхэд хувилдсан одоо хэрэгт буруутгаж яллахад нь чухал нөлөө үзүүлсэн юм байна. 2005 онд Чарлз бол тавтан гэмт хэрэгтэн гэж тооцогдоод 225 жилийн ял сонсчээ. Харин Дэвидийн хувьд яасан бэ гэж та бодож байгаа бах. За түүний 2 дахь шүүх хурал 2006 оны 1 сарын 17-нд эхэлсэн. Тэгэд энэ 2 дахь шүүх хурал нь болохоор байдлыг улам бүр эдрээтэй болгосон билээ. Түүнийг бол дахин шүүх шийдвэр гарсан шалтгаан нь гэх юм бол шүүгч бол одоо нөгөө прокурорууд Дэвидийн олон тэр одоо нууц харилцааг шүүхэд дурдсан нь алдаа байсан гэж үтсэнтэй холбоотой гэдгийг санах хэрэгтэй. За ийм болохоор 2 дахь шүүх хурлын үеэр бол түүний тэр одоо гэр бүлээс гадуурх харилцааны талаар ярихыг аль бие усаар хориглосон. Яг үүндээ бол яг энэ гэр бүлээс гадуурх харилцааг анхны шүүх хурлын үед бол прокуроруудын одоо гол баримтуудынх нь нэг байсан. Ингээд энэ чухал хэсэг хасагдсны дараа прокурорууд ямар нэг шин зүйл хайхаас өөр аргагүй болсон. За тэгээд тэд бол энэ хэрэг дээр яаж бодсон зөөлөн хандахыг хүсээгүй. За тэгээ яасан бэ гэхээр прокуроруудын мэдэгдснээр бол Дэвид удаан хугацааны турш охиныгоо одоо бэлгийн хүчирхийлэлд өртүүлж ийсэн. Тэгээ тэрийг нуунд арагдуулахын тулд бүх гэр бүлийнхээ гишүүнийг хөнөөсөн гэж ийм нэг эвгүй зүйлийг бол сөхөж гаргаж ирсэн. Тэгээ энийг бол хинч сонссон айгүй эвгүй байх нь ойлгомжтой. Одоо Дэвидийн хувьд ч гэсэн Кимийн одоо ар гэрийнхэн, Дэвидийн ар гэрийнхний хувьд ч гэсэн айгүй хэцүү байсан. За тийм болохоор хэргийг уламж бүр төвөгтэй болгож исэн байгаа. За тэгээ өмгөөллийн баг бол ийм зүйл дээр ухрахыг ерөөсөө хүсээгүй, бууж өгөөгүй. Тийм учраас нэр хүндтэй одоо шүүх эмнэлгийн эмчийг бол шүүхэд одоо дуудаж авчирсан байгаа. За тэгээд Jillian-ы задлан шинжилгээний явцад бол бэлгийн хүчирхийллийн ямар ч нотлохоо за ялангуяа одоо нөгөө онгон хальсан, гэмтсэн тийм шинж тэмдэг огт илрээгүй гэж бол мэдүүлсэн байгаа. Мэдээж энэ нь бол хүчирхийллийн өөр хэлбэрийг бол бүрэн үгүйсгэж чадахгүй. Зарим төрлийн одоо хүчирхийлэл нь ил харагдах гэмтэл үлдээгээгүй байж болдог. За гэсэн хэдий ч одоо өмгөөллийн баг бол бэлгийн хүчирхийлэл болсон гэдгийг нот
нотлох тийм хангалттай баримт одоо байхгүй гэж маргаж исэн. Прокурорууд одоо өөрсдийн гэмт хэргийн таамагтаа тохирсон түүх бүтээхийн тулд нотлохоог тэгж хэтрүүлэн дөвөөлөх гинэ гэж мэдэгдсэн юм байна. За ингээд тухайн одоо нөгөө шүүх эмнэлгийн шинжээч Jillian мохоо хүчний гэмтлүүд бол байсан. Тэдгээрийн зарим нь бол арцаг орчимд байсан ч энэ нь бол заавал одоо бэлгийн хүчирхийллийг илтгэнэ гэсэн үг бишээ гэдгийг одоо онцолсон юм байна. Шинжээчийн тайлбараар бол тухайн гэмтлүүд нь зүгээр л одоо халдлагын үеэр одоо тэр гэмтрийг гарах үеэр авсан шархнууд тэгээ прокуроруудын дэвшүүлсэн мэдээллийг батлах ямар ч одоо тодорхой нотлохоо байхгүй байсан гэж үтсэн байгаа. За ингээд хэдэн 7 хоног үргэлжилсэн одоо энэ шүүх хурал мэдүүлгүүдийн дараа 2006 оны 3 сарын 1-нд бол тангарахтны шүүгчид Дэвидийг эхнэр Ким, хүүхдүүд Jill болон Brett нарыг хөнөөсөн хэрэгт буруутай дахиад тооцсон байгаа. За түүнд бол батлан даалтаар суллагдах боломжгүй бүх насаар нь хорох ял оноосон юм байна. За гэхдээ мөн л урдны айдал ял сонссон даруйда Дэвид бол дахиж давж заалтсан. За энэ удаад түүний одоо охинтой холбоотой хүчирхийллийн одоо энэ буруутай байдал бол гол шалтгаан нь бол болж исэн. Тэр өөрийгөө Jillian-ыг хизээч одоо хүчирхийлээгүй те ийм зүйл болсон гэх ямар ч одоо нотлохоо байхгүй гэж мэдэгдээд энэхүү одоо прокуроруудын гаргаж ирж байгаа өөрийг нь гин буруутай гэх одоо энэ зүйлүүд нь тангарахтны шийдвэрт нөлөөсөн гэж одоо маргаж исэн. Тэгээ дараа нь юу болсон гэхээр Индианагийн дээд шүүх бол түүний талд шийдвэр гаргасан юм билээ. Тэгээ олон нийтийг маш их гайхшруулсан одоо шийдвэр гарсан байгаа. За тэд бол ял оноосон тогтоолыг хүчингү болгоод прокуроруудын дэвшүүлсэн хүчирхийллийн тэр гин бурууг хангалттай нотлохоо бишээ гэж хүлээн зөвшөөрсөн юм байна. Шүүхийн тайлбарт бол бэлгийн хүчирхийлэл болсон гэдгийг батлах найдвартай нотлохоо огт байгаагүй гэж дурдсан байсан. За ингээд энэ бүх хугацаанд Кимийн гэр бүл ямар байдалтай байсан гэдгийг бол төсөөлхийн аргагүй. Тэд бол охин за тэгээд ач зээ нарынхаа аимшигтай үхлийг дахин одоо шүүх тахимд сонсдог. Энэ нь бол мэдээж одоо сэтгэлийн зовлонгон дахин даван туулах хэрэгтэй болж байгаа тийм айгүй хэцүү одоо үйл цаг мөч байсан. За тэг ялангуяа энэ Кимийн эцэг их хоёр болохоор хоёулаа одоо шүүхийн шийдвэрт бол сэтгэлээр унсан байдалтай байсан. Ерөөсөө ийм зүйл болно гэж бодоогүй гэдгийг ярьж байсан. За тэгээд сүүлчийн шийдвэрийг хүчингү болгосонд би үнэхээр гайхсан. Бидэнд хэрэгтэй цорын ганц зүйл бол үнэн. Харин энэ үнэн гэх юм бол Дэвид буруутай гэж тэр бол маш тийм одоо бухимдсан байдалтайгаар ярьж байсан. За Кимийн гэр бүл Дэвидийг насаараа ингээд шоронд суулгах шийдвэрийг харахыг бол ингээд хүсэж исэн юм бэлээ. Тэд бол энэ нааш цааш савлсан маш юм мушгирсан байдалд сүүлдээ бүр туйлдаад зүгээр л шудраг асыг хүсэж исэн. Ингээд баг 13 жилийн дараа 2013 оны 8 сард Дэвидийн 3 дахь шүүх хурал нь эхэлсэн билээ. Энэ удаагийн шүүх хурал бол өмнөхөөсөө огт өөр байсан. Прокурорууд шинэ чиглэлийг барьж эхэлсэн. За тэр нь болохоор Ким нас барахаас өмнө Дэвидийн одоо түүний нэр дээр хийлгэсэн амь насны даатгал руу анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Чарльзын хийснээр бол Дэвид мөнгө авахыг хүссэн. Мөнгнөөс болж эхнэр хүүхдүүдээ бүгдийг нь хүнээс ухааны юм одоо урд нь бол ярьчихсан байсан. Хачирхалтай нь Кимийн амь насны даатгалын мөнгөн дүн нас барахаас нь өмнөхөн нэмэгдсэн байсан ч гэсэн тухайн одоо өөрчлөгдөж байгаа мөнгөн дүнг Ким өөрөө бол мэдээд зөвшөөрөөд тэгээд гарын үсэг зурсан гэдэг нь бол уг нь тогтоогдсон юм билээ. За тэгээд 3 дахь шүүх хурал дээр Чарльз дахиж гарч ирээд одоо гэрчийн суудалд суугаад түүний мэдүүлгүүд дахиад одоо эмх замбраагүй байдлыг бол үүсгэсэн. За тэгээд тэр болохоор Дэвид өөрийг нь одоо аллах болох үед санаатаагаар байшингийн ойр хавьд байлгасан, өөрөөр хэлэх юм бол ингээд худлаа яриад хуураад татаж оролцуулсан гэж мэдүүлсэн юм билээ. За тэгчээ дараа нь одоо Дэвид бараг л Чарльзыг ингээд буудах шахсан. Тэр бол бүр ингээд арай хийж зүхтаж тэндээс явсан гэж мэдүүлсэн байгаа. За тэгээд энэ бүх аллахыг бол Дэвид одоо үйлдсэн. Чарльзын хувьд амиа алдсан 3 хүний хиндэн ч гар хүрээгүй гэж ярьж исэн. Энэ бүхэнд бол Дэвидийн өмгөөллийн баг бүрэн бэлтгэлтэй байсан. Тэд нар бол төлхөө энэ ДНХ-ийн нотлохоон дээр суурилж одоо өмгөөлөхөөр бүх зүйлийг бэлтчихсэн байсан. Тэд нар бол Кимийн дотор хувцас, за мөн Jillian болон Кимийн хувцснуудаас Чарльзын ДНХ илэрсэн гэдгийг гаргаж харуулсан. Тэрэн дээр нэмээд Кимийн хумсны доороос нь Чарльзын ДНХ илэрсэн нь түүнийг одоо амиа алдахаас өмнө эсэргүүцэл үзүүлж одоо тэмцсэн болохыг нь харуулж исэн. За гисэн эдээч ДНХ-ийн бүх нотлохоо Чарльзын с жигтэй оролцоог үл харгалзаж Дэвидийг хэргийн газартай холбож исэн хамгийн одоо энэ баттай баримт гэдэг байгаа зүйл буюу одоо түүний цамцсан дээр тэр нэг цусны цацарсан тэр зүйл бол ингээд хിവэрээ үргэлжилсээр байсан. Прокурорууд болохоор тухайн цус нь хохирогчдих гэж үздсэн бол Дэвидийн өмгөөллийн баг бол тэрийг нь амархан тайлбарлаж болно гэж маргасан хിവэрээ байсан байна. За тэдний тайлбараар хэлэх юм бол Дэвид толгойдоо буудуулсан
хүү Брэдтэй туслах гэж оролдож байхдаа үсэнд нь шүргээд тэгснээр бол цус цамцанд нь наалдаж цацарсан гэж үзсэн. Хэдэн 7 хоног үргэлжилсэн хэлэлцүүлэг шүүх танхимын ширүүн маргаан угар амьсгалын дараа 2013 оны 10 сард тангарахны шүүх шийдвэрээ гаргасан. За тэгээ гаргасан шийдвэр нь болохоор Чарлз бол бүх зүйл ангиар гим буруугүй гэсэн ийм шийдвэр гарсан байгаа. Үндсэндээ бол Дэвид энэ мөчөөс хойш бүрэн цагаатгагдаад яг энэ шийдвэрийг зарлах мөчөөд тэр бол сэтгэл хөдлөлдөө автаж нулимс туслуулсан байдалтайгаар өмгөөллийн баг болон тангарахтнуудад өөрт нь итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлсэн. Энэ бол түүний хувьд олон жилийн турш үргэлжилсэн хууль эрх зүйн тэмцлийн дараах түүхэн мөч байсан. Харамсалтай нь хүн болгон энэ шийдвэрт бол баярлаагүй. Тухайн бүс нутгийн олон ч хүмүүс бол энэ хэрэг дээр хуваагдсан хിവэрэ байсан. 13 жилийн турш үргэлжилсэн энэхүү маргаантай асуудлын дараа Дэвид үнэхээр гин буруугүй байсан уу гэсэн асуултанд олон хүмүүс хариулт авахыг хүсэж исэн. За ингээд энэ хэргийн талаарх маргаан ингээд чимээгүй болоогүй байнга яригдсан хിവэрэ байсан ч гэсэн Дэвид бол бүх зүйл болсон яг тэр хоттой үлдэхээр шийдсэн юм байлээ. Тэр бол нөгөө авга ахыхаа бизнес рүү буцаж ороод амьдралаа дахин шинээр босгож эхэлсэн юм байна. Дэвид бол прокурорын багийн зарим гишүүдийн эсрэг иргэний нэхэмжлэл хожим нь гаргасан байдаг. Тэр бол ярихдаа та хүний амьдралыг сүйтгэж эрх чөлөөг нь нэр хүндийг нь булааж болохгүй энэ бол манай улсын зарчим биш гэж уур хилэнгээ нуулгүй ярьсан байдаг. За эцэст нь тэр бол 5 сая гаруй $5 хүн төлбөр авсан. За үүнийхээ нэг хэсгийг 13 жилийн турш түүнийг дэмжсэн хүмүүст өрөө төлөхөд зарцуулсан юм билээ. За одоогоор бол Дэвид амьдралаа үргэлжлүүлсэн хിവэрэ байгаа юм байна. За тэр амьдралаа эхнээс нь дахиж босгосон ч гэсэн өөрийн гэр бүл эхнэр 2 хүүхэдтэй болон нэр хүндээ алдсан шархан бол мэдээж одоо хүртэл арилаагүй хിവэрэ байгаа. Цагаатгагдсан цагаасаа хойш түүний эрх чөлөөг олж өгөхөд тусалсан тангарахны зарим гишүүдтэй одоо хүртэл холбоотой хിവэрэ байдаг юм байна. За тэгээд тэр бүр Innocence Project гэж байдаг шүү дээ. Тэр байгууллагт зохицуулагчаар ажилд орсон юм билээ. За энэ ашигын бус байгууллага нь гин буруугүй мөртлөө ял шийтгэл амссан хүмүүсийг цагаатгах зорилготой тийм байгууллага байдаг. Дэвид болохоор яг өөрийн биеэр энэ бүхнийг туулсан туршлагатай болохоор энэхүү ажил нь өөрт нь яг тохирсон юм шиг санагдсан юм байна. За харин бүх маргааны энэ гол төвт байсан Чарлз болохоор одоо хүртэл өөрийгөө гимгүү гэж мэдэгдсээр байдаг. За тэгээ сүүлд бол тэр өөрийгөө Есүст итгэгч болоод Христийн шашинтай үнэн ч итгэгч болсон талаараа ярьсан байдаг. За сүүлийн ярилцлагуудаа тэр бол гэмт хэрэг гарсан оройны талаар олон янзын хувилбар ярьсан ч гэсэн нэг зүйл дээрээ бол бат зогсдог хിവэрэ байд юм байна. Тухайн алга болсон орой ямар нэг уул мөр үлдээхгүй зэвсэг авч Дэвидийн гэрт нь очисон. Маргаан гарах дуу дараад нь бууны дууг олж сонссон. Бууны гохыг дарсан хүн нь Дэвид байсан гэж мэдүүлсэн хിവэрэ байд юм байна. Ер нь бол Чарлз яагаад ийм зүйл хийснийг ойлгоход бол маш хэцүү. За ихэнх хүмүүс баг мөнгөний төлөө хийсэн байх гэж бодож байгаа байх. Гэхдээ яг үнэхээр өөрөө хүн амны хэрэг үйлдсэн бол мөнгө авсан ч юм байхгүй. Ингээд өөрөө шоронд орцсон сууж байгаа. Гэхдээ мөнгөний төлөө биш байлаа гэж бодоход зүгээр нэг эмэгтэй дээр явж очингуудаа буудаад тэгээ 2 хүүхдийг нь алаад гэхээр бас л нэг жоохон авцалтаагүй фетиш байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. За тэглээгээд дур хүслээ хангахын тулд ингээд 3 хүн алж яах гэхээр бас л жоохон утгагүй санагдсан. За зарим нь бол Чарлзыг ингээд мөнгөний шунлаасаа болоод эсвэл тэр нэг фетиш гаж донгоосоо болж хүн алсан байж магадгүй гэж үздэм билээ. Гэхдээ олон хүн одоо ч гэсэн Дэвид бол аллахад ямар нэг байдлаар оролцсон гэж боддог ч гэсэн бодиттой нотлохоо түүнийг буруутгахад бол хангалтгүй хിവэрэ байгаа. Тэгээ Дэвид гэх хүн үнэхээр гин буруугүй байх юм бол одоо ингээд амьдралаа шинээр босгоод эрх чөлөөтэй тайван амьдарч байгааг нь харах хинт ч сайхан санагдах байх. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой өөрийн гэр бүлээ хүүс тэмтэрсэн байх юм бол яаж энэ хэрэгээс хуурай гарч чадваа гэж та бодсон баха. Тэгэхээр сонсогч таны хувьд энэ хэрэг дээр юу гэж бодов? За энэ хэрэг дээр бас л энэ хар арьстай, цагаан арьстай гэсэн арьс өгний асуудал бас сөхөгдсөн юм шиг санагдсан. Хин нь үнэн, хин нь худлаа яриад байгаа нь мэдэгдэхгүй. Энэ хоёр хүний хувьд бол хоёулаа л урд нь асуудалтай байсан хүмүүсээсэн. Чарлз хүн рүү дайрж исэн. Дэвид бас л гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд ажил дээрээ ч гэсэн гомдол хүлээж авдаг байсан. Бас зүгээргүй эрэхтэй байсан. Тэгэхээр энэ хэргийн хоёр гол сэжигтэн гэгдэж байгаа хүмүүс хоёулаа ийм замбраагүй төвхтэй байсан болохоор тэр нь шууд буруутай буруугүй гээд шүүгээд ярих айгүй хэцүү санагцсан. За Кимийн аав бол хүргэнийгээ алсан гэж
гэж итгэдэг гэхээр ер нь ямар хүн бэ гэдгийг нь мэдсэн лээс юм шиг байгаа. Тэглээгээд эхнэр 2-2 хүүхдээ алах тийм амар зориг зүрхтэй гэж бол би бодоогүй. За та хэд энэ хэрэг дээр бас юу гэж бодсон талаараа комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Нилээн тийм мушгирсан төвхтэй хэрэг байсан. Ерөнхийд нь бол ойлгосон байх гэж найдаж байна. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан нийт сонсогчдод баярлалаа. Дугаартай маань Месийн бус Ашгоцлын Skin Farm Clinic хамтарч ажиллалаа. За мартснаас нэрээ Jeffrey Epstein-ийн хэд хэдэн парт дугаарууд эх 7 хоногоос цацагдж эхлэхээр болсон байгаа. Нэмэлт дугаар болж та бүхэнд хүрэх учраас яг тогтсон цаг хугацаа хэлэх бол боломжгүй байгаа. Тиймээс та бүхэн subscribe товчоо дараад хонхийг нь идэвхжүүлээд хүлээж аваарай. Ингээд удахгүй эргээд уулзъя.